За сайн байцгаана уу. Ингээд та бүхэн Украин болон Румын улсын голд байрладаг Молдов гэдэг улсыг мэдэх бах. Харин энэ улсын дотор Транснистрия буюу Днестр мөрний цаат улс гээд дахиад нэг өөр салан тусгаарсан улс байдгийг бол би эрхийнхээ өмнө яг олж мэдсэн. Тэгээ энэ салан тусгаарсан улсын хэсгийг дэлхийд нэг ч өөр улс тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй ч тэд бол одоо ийм өөрсдийн гэсэн үндсэн хуультай, ерөнхийлөгчтэй, парламент засгийн газартай, хил гайлтай, паспорттай, банктай, мөнгөн тэмдэгттэй тэгээд Молдов улстай захирагддаггүй ийм салан тусгаарласан бол хэсэг юм. Тэгээ мөн энэ салан тусгаарласан газрыг бол Оросын цэргүүд байрлаж хамгаалдаг ба тус газар нутаг бол тэр чигээрээ ингээд ийм хуучны одоо кинон дээр гардаг коммунист улсууд шиг одоо ийм сонин мэдрэмж бол надад ингээд төрүүлсэн. За ингээд энэ бичлэгийн ихэнх хэсэгт бол би та бүхэнд Молдов улсыг танилцуулаад за харин бичлэгийнхаа төгсгөл хэсэгт бол ингээд яг энэ Молдовтой захирагддаггүй салан тусгаарласан тэгээ энэ дэлхийд тэр огт байдаггүй улс болох одоо Днестр мөрний өмнө байрладаг салан тусгаарласан улсууд очиж ингээд та бүхэн танилцуулах болно. За ингээд бүгдээрээ бичлэгийн үргэлжлүүлье. За сайн байцгаана уу. Ингээд сүүлийн үед хосууд маань надаас мөнгө цэлмэг аялагч та энэ гадаад улсаар аялахдаа ямар гар утас барьдаг юм бэ гэж надаас асуух боллоо. За яг үндэ надаас бол хинч тэгэж асуугаагүй. Зүгээр PC модоос авсан энэ Flex үгтэй iPhone гайхуулж байгаа юм биш. Зүгээр PC мод их дэлгүүрээс та бол одоо зөвхөн гар утас төдийгүй тийм ээ дэлхийн одоо 60 одоо брендийн бараа бүтээгдэхүүнийг бас зээлийн боломжтой бүхэл нөхцлөөр бол худалдаа авах боломжтой ингээд доор гарч байгаа манай PC Mall. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. За би ингээд одоо Молдов улсад ирсэн байна. Миний зуутах улс. Тэгээд Монголтой их ойролцоо ингээд ламбард угааз байна. Ер нь ламбардууд бас ингээд явхаар их таард юм байна. Тэгээд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн орлогоороо бол Монголтой бараг л адилхан. Тэгээд нөгөө энэ ч юм арай үнэтэй юм байна. Би өчигдөр ирээд ингээд бас ажиглалаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө худалдаа авах чадварын индекст нь харьцуулснаар бодох юм бол нэг хүн ногд орлого бол Монголоос жоохон доогуур. За тэгээд ийм Европын улс байгаа. Одоо тэгээд та харалтаа ингээд дахиад явж ангууд дахиад энд нэг ийм ламбард байгаа ч гэдэг. Эндний зураг мураг бол бүр амар сурчлагатай шүү дээ. Одоо алтаа ламбардад мөнгөтэй болно ч гэж байгаа юм уу те. За нэг ийм ламбард бол айгүй их байна. За тэгээд мэдээч бол яг энэ Молдов улс дотор нэг ийм сони юм байдаг юм байна. Тусгаар биш заяа. Нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй. Тэгтээ бол сая ингээд нэвтрүүлгийн өмнө дурдсанчлан бол ийм юу байгаад байна. Ийм салан тусгаарлах ийм улс байгаад байна. Тэгээд тэр улс руу нь бас би гол нь очиж үзэх гээд яг тэрний зөвлөлт холбоот улсын Советийн үеийн улс шиг тийм нэг тусгаар улс байгаад байна. За тэгээд тийшээг нь очихоор маргааш очино. За өнөөдөртөө бол гэхдээ ямар ч байсан ингээд Молдов улсынхаа яг энэ нийслэл хотыг нь бас сонирхъя гэж бодож ирлээ. За би тэгээд хотын төвд нь буусан. Тэгээд яг хотын төвдөө бол ийм захын байд юм билээ. Пята Централ гээд. За тэгээд юуны өмнө бол бас зах руу н орж үзье. За тэгээд Молдов улс маань бол хэлний хувьд бол румын хэлээр ярина. Дээр нь орос хэлээр ярьдаг. Ерөнхийдөө румын орос хоёр хэл бол хамгийн нийтлэг хэрэглэгддэг. За ийм хэл байгаа. Тэгээд зах руу нь бол дөнгөж алхаад ороод ирэхэд ер нь бол манай энэ наран туул захтай нэлээ нэг тийм төстэй мэдрэмж сэтгэгдэл бол төрж шүү. Тэгээ ер нь бол одоо миний эхний ээлжинд явах улсууд бол энэ Молдовоос ингэж доошлж яваад Балканы улсууд руу орно. Тэгээ ер нь бол яг энэ Европ төвд бол Монголтой маань эдийн засгийн хувьд ойролцоо нэг хүн доогдох орлого нь. За ийм улсууд бол их байдаг. За тэгээ одоо бид нар бол хэрвээ тийм ээ тэр нарийн цэрэгтэй төмөр зам мамаа тэр дэлхийн одоо 2 дахь том зах зээл хятад натад руугаа холбоод тий тэгээд энэ 34% юм замаа энэ төр аваагүй энэ төр байсан бол өдөрт бол бид нар энэ Европын жоохон ядууралтай улсуудтай ойролцоо биш ерөнхийдөө
дээгүүр улсуудтай ойролцоо бас ийм боломж бол байсан. Тэгээ одоо үйлээд явах. Тэгээд цаашдаа бүгдээрээ зүв явахад болчих гээд байгаа юм л да. За тэгээд ер нь бол ийм юм байна. Энэ хүмүүсийн царай төрх мөрхийн ингээд ажиллахаар биш үү? Нэг юм ер нь л нэг юм Орос хүмүүс шиг тим юутай юм байна. Царайтай төрхтэй одоо ингээд харахаар. Тэгээ яг одоо энэ улсын маань бол хажууд Украин хэлж байгаа шүү дээ. Одоо миний энэ байгаа газраас Украины Киев бол 475 км-ийн зайтай бол байгаа. Тун ойрхон байгаа. За тэгээд захын маань гадуур бол нөгөө лангуугүй тэг шууд ийм задгаа худалдаа бол бас ишиг ингээд маш урт үргэлжсэн ийм хэсэг байт юм байна. Тэгээд миний аяллаа бас ивент тэтгэгч Тэнгэр Капитал үнэт цаасны компани би одоо малгайгийн өмсчихсэн байна. Тэгээд Тэнгэр Капитал ер нь бол Монгол улсад маань одоо нөгөө хөрөнгийн зах зээл бол нэлийн бас эрчимтэй сүүлийн жилүүдэд бол хөгжиж байгаа. Тэгээд тэр тусмаа одоо хувьцаа, бонд тийм ээ. За гих мэтчлэн таавал өөрийнхөө одоо өөрт байгаа илүүдл мөнгөн хөрөнгийг өсгөж үржүүлэх гэвэл бол манай Тэнгэр Капиталын брокеруудтай холбогдоход болно. За яг нэг юунд явж байгаа юм шиг тий нэг ихтлгүүрийн тэр явж байгаа юм шиг энд ингээд техно ламбард гэдээ байж байгааз. За тэнгүүд энд дахиад ийм ламбард дахиад энэ бас өөр ламбард юм уу? Энд ламбард гэдэг. За юм бол их таарад ах юм байна. Энд бас нэг ламбард гэж байна шүү дээ. Аманет MD ламбард гэж. Ерөөсөө 5 алтад ламбардууд харагдаад байна шүү. За энийг би сайн ойлгосонгүй бүр эксперт ламбард гэж байгаа байхгүй юу? Тэгээд 585 бол 750 850 градус бол гэдэг нь юу илэрхийлж байгаа юм болоо. Энэ ястаа мэдэхгүй ламбард байна. Мөнгөнийхөө сорц мөрцөний хэлээд байгаа юм бол тийм манайхан мэддэг хүн байвал энэ доор комментэр бичээд өгөөрэй. За би одоо яг энэ захын ээжүүд вагцаалт нь байдаг. Тэгээд вагцаалт ирнэрж маргааш нөгөө тусгаар улс болсон гэж өөрсдөө үздэг Красноярск гэдэг одоо хот руу гэх улс руу явах гээд байна. Тэгээ энэ их содон автобуснууд байдаг юм биш үү? Хот хооронд явдаг. Энэ бенз байсан юм байна. Би сая хараад ямар автобус юм бол гээд гайхаад байжсэн. Ер нь ийм автобуснууд бас явдаг юм биш үү? За энэ Мелистоны гэдэг газар руу явах нь Сетра гэдэг. Ёстой өмнө би харж байгаагүй юм байна ийм автобуснууд. Тэр их юм сони содон автобуснууд их байт юм байна. За тэгээд одоо яаж нэг плед мэлэдтэй болж авъя да. Боназива. Боназива. Как я иду Тирасполь? Куда? Тирасполь. Тирасполь сюда иди. Завтра утро. Билеты. До конца, туда вниз до конца. Туда Касса. вниз. Сюда, Касса. да. Би нөгөө баярлалаа гэхий чинь орсоор биш эдний румын хэлээр нь Мэлцмэск гэлөө тэгж хэлж ирсэн. Мэлцмэск баха. За ийшээгээ билетийн касс байгаа гэж сая хэллээ шүү дээ тийм ээ. За тэгээд би яг тэгээ билетээ аваад маргааш тэр чинь тусдаа хэлийн шалгалттай. Гэхдээ штампын дээр дардггүй гэж байгаа. Тэгэхээр одоо орж чадах юм болов гүн болоогаа би мэдэхгүй байна. Зүгээр өөр би бас гадаадын влагруудыг үзсэн. Тэгээд ямар ч хэлсэн нэвтрээд орцсон тэнцээ тэгээд Ленин Менингийн хөшөөмөшөөж баг шиг нэг тийм сонин юмнууд их байсан л та. Тэгэхээр бол ямар ч хэлсэн пледээ аваад тэгээд өглөө тэгээд орчих байлгүй дээ паспортаа аваад гараад явъя. За тэгээд та бүхэн одоо ингээд энэ ч бол ихгүй цаг агаар дулаахан байна. Тэгээд удахгүй Монгол улсад маань ингээд дулаараад аялал жуулчлалын цаг эхэлж байгаа. Тэгээд та бүхэн маань нэх гоё хөдөө гоё нэг малтай айл дээр очиод тийм ээ. Бас нэг агаар салхинд нэг юм цагаан эдэн дээр хоныг өвөл яг одоо энэ доогуур гарч байгаа гэр бүк аппликейшнийг татаж аваад за тэгээд та бүхэн бол энэ аппликейшнээр дамжуулаад юм малтай айлд очиж хонох боломжтой. За мөн дээр нь та өөрөө юутай бол хөдөө орон нутагт гэр мэр мал энэ төр байгаа бол өөрийгөө та бас энэ чи бүртгүүлж болно. За тэгээд та ингээд өөрийгөө бүртгүүлээ зочид хүлээж аваад ингээд бас тогтмол орлоготой байх боломжтой. За ийм гоё гэр бүк гэдэг аппликейшнийг та бүхэн яг одоо татаад хэрэглэж эхлээрэй. За нэг жоохон
гамсыгээд кофе уугаа сууж чинь тэгээд байна штэ. Ер нь гудамжинд ийм кофений ийм мухалгууд айгүй их байд юм байна. Дээр нь бас өчигдөр түүцнүүд таарад байсан. Тэгээд ийм кофений мухлаг бол айгүй ихтэй юм байна. Тэгээд энэ юу юм бэ? Нэг ийм монголчууд нэг тийм ариншинтай юм бэл ингээд хүний нүд рүү ингэж амар нөгөө тулж харддаг юм бэл энэ хүмүүс. Тэгээд би ч нөгөө хүн тэгээд харахаар өөдөөс нь энийгээд ингээд нөгөө толгоогоо дохиод сурцсан. Тэгээд яг нүд рүү ингэж айгүй тулж хараад хүмүүс нь тэгээ өөдөөс нь хараад инээс хүлэнгүүд шууд зэхэлцдэг юм лээ хэлэлцээд. Тэгээ манай монголчин нэг тийм их байдаг шүү дээ. Хүнлүү амир ингэж тулж хараад тэгээ хүн инээгүй шууд зэхэлцдэг. Тиймэрхүү бас нэг юу бол мэдэгдээд байна. За ингээд сайхан төв талбай дээр нэрсэн байна. Тэгээд саяхан Мартин 8 болсон болохоор энд бас юм гоё цэцгээр 8-ын тоотой юм хийсэн байна. Тэгээд энэ цэцгээ чинь бол одоо Ямааны хоолмол гэдэг байгаа. Юу гэж тийм бах вдэ яг цэцэг бол нэг 3-4 хоноод өхөн. Тэгтээ бол тэр цэцэг хүнээс авсан мэдрэмж гэдэг бол хэдэн жилдээ ингээд хүнд үлддэг те ийм бас учиртай юм байгаа. За тэгээд ийм төв талбай дээр бол энэ нэг ийм учиртай юм байгаамаа. Яг энэ Молдов улс маань 2 сая 500 гаруй мянган хүн амтай байхгүй юу? Тэгээ үүний нэг 500-аад мянган нь бол ийм салган тусгаарлчаад байгаа. Одоо маргааш миний очих нөгөө одоо Транснистрия улс гэхүү тий одоо ямар ч дэлхийд бол ерөөсө хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэгээ тусдаа хил гайл мөнгөд хэмтэх тэнцтэй тийшээ бол маргааш би очин. Тэгээ ерөнхийдөө бол ийм Оросоос хараад одоо манай Монгол улс нөгөө нэг шатхуунаар нь хараат байлгадаг бол энэ Молдов болохоор байгалийн хийнээс 100% хамааралтай. За тэгээд тэр нэг маргааш миний очиж байгаа тэр тусгаар тогтнцсон гэдэг улсад нь гол нөгөө эрчим хүч нь байдаг. Тэнгүү тэр эрчим хүчийг ингээд одоо нөгөө тусгаар өөрсдөө улс гэж үзээд байгаа хэсэг байна шүү дээ. Тинчээр нөгөө гол эрчим хүч байдаг. Тэгээд тэрийг нь болохоор бас Оросын цэргүүд хамгаалдаг одоо нөгөө инхийг сахиулах гэдэг байдлаар. За тийм учраас бол ингээд дотооддоо ингээд тэр хэдтэйгээ жоохон ширүү харьцчих гэхээр нөгөө том хөршийн эвгүй нөлөө орж ирчих гээд байдаг. За ийм нэг ийм зовлонтой улсын байгаа юм. Тэгээ ерөнхийдөө бол ингээд улс төрийн хувьд хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь бол энэ Европо бариад энэ Европын холбоонд ороод эдийн засгийн интеграц үүсгээд явъя гэд нэг тийм хэсэгтэй. Нөгөө хэсэг нь болохоор одоо Молдов яланчууд гэдэг юм уу те. Нэг ийм хэсэгтэй. Энэ одоо маш төвөгтэй. Тэгээ ингээ ерөнхийдөө тэр байгалийн хийнийхээ хараат байдлаас салын барья гэд ингээд Румын өөр Европын улсуудаас хий авах гэхээр нөгөө одоо том хөршийн нөлөөнд орцсон те нөгөө Молдов яланчуудынхаа улс төрчид нь бол дандаа тэрийг нь гацааж зогсоодог. За ингээд нэг ийм зовлонтой нэг улс бас байгаад байгаа. Түүнээсээс бол энэ улсын өгөгдөл энтер бол маш хурдан одоо өндийж босох юм боломжтой. Одоо хөдөө аж ахуй энтер нь бол аягүй сайн хөгжсөн ийм улс. Тэгээ одоо бол Европын холбоонд элсэх гээд юугаа өгсөн байгаа хүсэлтэй. За тэгээд нэг иймэрхүү бас зовлон нэгтэйч гэдэг юм уу улс юм байгаамаа. За одоо би ингээд Молдов улсын хамгийн алдартай нэг газар нь очих гэж байна. Ингээд такси дуудсан энэ чи Prius-нууд айгүй их таксинд явдаг юм билэ. Тэгээ хотоос нэг 15 км зайтай. Буна зэва. За тэгээд сайхан цэвэрхэн такси байна. Болтоор дуудаад явчихж байгаа юм. За тэгээд Молдов улсад үзэж харах хамгийн одоо гоё чухал зүйлс нь бол ерөөсөө энэ Крикова гэдэг энэ дарсны хонгил байдаг. Тэгээд энэ бол өмнө нь шохон чулууны үйлдвэр байсан. Тэгээд үргэлжлэх энэ урт нь бол 120 км. Одоо монголоор төсөөлөх юм бол Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүнсүм ортлох урттай одоо ийм газар доогуур хонгил байдаг. Тэгээд энийг бол шохон чулуун үйлдвэрээр ашиглаж исэн гэдэг боловч яг нөгөө зөвлөлт холбоот улсын одоо харьяанд байсан Советын улс байсан болохоор бол бас мөн ийм дайн байлдааны зориултаар бол энэ том хонглыг бол одоо тухайн үед ухсаан гэдэг бас ийм нэг ийм тайлбар байдаг. Тэгээд одоо бол энэ бол ингээд яг ийм дарсны чиглэлээр ингээд дэлхийн бас том алдартай хүмүүс энд дарсаа хадгалуулдаг. За ийм чухал газар ирсэн. За тэгээ мөн бол энэ Молдов улс маань энэ дарсныхаа экспортоор бол
бас гол орлого олдог. За ийм улсан байнамаа. Тэгээд энэ ирсэн газар маань бол надад маш их таалагдсан. За ингээд нар жаргаж сар туяарч гэдэг орой улсан байна. Тэгээ би бол яг энэ хотын төвд манай хостел одоо энүүхийн чэ байрлаж байгаа. Тэгээ энэ юу вэ шүү? Гадуур харахаар ийм цэцэгний худалдаа айгүй их таарч байна. Энэ одоо манай энэ хостелийн гадаахын замын эсрэг тал энэ бол тэр чигтээ цэцэг юм байна. Тэгэхээр 2,500,000 хүнд хаасаагүй ер нь бас зөндөө харагдлаа цэцгүүд. Тэгээ байна гэдэг бол нөгөө нэгэндээ цэцэг мэцэг бэлгэлдэг өгдөг тийм ээ. За тэр соёл нь бас илүү хөгжсөн юм болов уу гэж би зүгээр бодож байна. Ерөөсөө айгүй их зарддаг юм байна энэ цэцэг. За тэгээд ийм кофе тэгээд жижигхэн мухлагууд кофений. За тийм зүйл бол айгүй их юм байна. За нэг чигээ камер хараад царайгаа нь уучлаа. Тэгээд ер нь бол их бүрэг хүмүүс юм байна өө. Тэгээ аргагүй бах нэг өхөө ам цөөтэй байх чинь нэг тийм байдаг шүү дээ. Хүмүүс нь айгүй бүрэг байгаад байдаг. За тэгээ тиймэрхүү юм байна өө. Энэ ингээл цаашаага тэр чихтэй бүгд цэцэг юм ба шүү дээ. За ингээд маргааш сайхан өглөө тэгээд нөгөө хөдөлгөөн зөвшөөрөгдөг улс руугаа явнаа. За ингээд нөгөө одоо улс руугаа явахаар тикет авсан байна. Энэ 213 гэсэн автобус 8:39-с хөдлөх юм байна. Тэгээд ийм микронууд явдсан байна л да. Энэ юм шиг байна. 213 гэд. За ингээд нэг 10 минутын дараа хөдлөх нэ. За тэгээд автобусны юм дотор бол иймэрхүү юм байна. Энэ одоо ямар хаанхын автобус юм бүү мэд. Нэг ийм автобус байна. Тэгээд удахгүй хөдлөлөө. Тэг намайг одоо оруулах юм болов уу яах юм бол нөгөө шалгалт бас энэ чинь тусдаа хэлгээлтэй гэж байгаа юм. Ямар ч паспорт авцсан тэгээд удахгүй хөдлөлөө. Энэ я хочу сим карт интернет. Да. За манайх ингээд ороод ирсэн байна. Тэгээд интернет байхгүй шууд нөгөө юу ячдаг юм байна. Сүлжээ тэр чигтээ унцдаг юм байна. Тэгэхээр чи би одоо ингээд яг фильтр гэдэг юм л та. Энэ зеленый рынок гэдэг ийм зах дээр бууж ирлээ. Тэгээд шууд орж ирэл интернетг болчт юм байна. Тэгэхээр интернеттэй бол эхлээд болж авахгүй бол баларх гад байна. Тэгээ нэг залуу туслаад байж байна. Центр связи сим карт. Да. Сколько метров? Сколько метров? Получается сколько метров? За эхлээд интернеттэй болж авахгүй бол өстой бүтэхгүй. 1 километр. 3 minutes. 3 minutes. 3 minutes. Вот. Okay, straight. Yeah. Спасибо большое. За ишиг эхлээд нэг карттай болж авах юм. Тэгэл интернет байхгүй бол одоо дуусаа. Тэр дүү мэн дагуулж яваад намайг аваач дүү гэж юм. Энэ как тебя зовут? Саша. Меня зовут Теги. Из Монголии. Турист. Да. Вы знаете моя страна? Вы знаете? Что? Монголия? Вы знаете? Ты знаешь? Mongolia. Yeah. What do you know? What do you know? Как ты знаешь Монголию? Like very wonderful country. Let's go. Okay. Да. Like very wonderful and natural. Натуральный. Природа. Спасибо большое. За манайхаа сим карта авцсан нэлээд удлаа. Тэгээд цаасан мөнгө зөнгөөр тооцсон байт юм байна. Тэгээд одоо би нэг тухтаа тайлбарлаа тий. Сая би нөгөө хил гайл дээр бичлэг энэ төр хийгээгүй л дээ. Бас нөгөө дэмий асуудалд орох байх гээд. Тэгээд ийм юм байна. Хилээр ороход вэ штэ. За би энэ паспортны дугаараа дарчи. Ингээд ийм юу өгдөг юм байна. Одоо нэвтрэх юу стамп байхгүй ийм цаас өгдөг юм байна. Тэгээд надаа бол одоо энэ дээр энэ хугацаа нь харагдаж байгаа. Өнөөдрийн 9 цаг 57 минутанд би гарах ёстой. Өглөөний 9 цаг 57 минутанд орсон. Ерөөсө 12 цагийн ийм виз өгдөг юм байна. Тэгээ би ийм нөгөө 2 паспорттай болохоор над дээр жоохон асуудал үүсэж удлаа л да.
Яг гэвэл миний нөгөө нэг паспорт маань дуусж байгаа. Намайг харин хартал нөгөө хүрэхгүй учраас би шинэ паспортаа аваад хуучин паспортнаас ер нь энэ тэнд нөгөө визүүдээ үзүүлээд яваад байгаа байхгүй. Тэгээ ингээд яагаад ийм хоёр паспорттай байгаа яах гэж одоо ирж байгаа ингээд тэгээд одоо би ингээд жуулчин юм байгаа ингээд бүх юмаа тайлбарлаад ямар ч 12 цагийн визтэй орж ирлээ. За дээр нь сая бол ингээд цаасан мөнгөөр тооцоо хийж байгаа. Тэгээ би та хэдэд ялгааг нь харуулъя. За одоо энэ бол яг нөгөө нэг Молдов улсын 50 одоо мөнгөнд тэмдэгт байхгүй юу? А энэ болохоор одоогийн яг миний нэрцэн байгаа. Краснистрия гэдэг нь бол олон улсын хэллэг юм байна. Приднестровье гэж хэлдэг юм байна. Приднестровье Молдов буюу одоо та энэ дээр ингээ харах юм бол бас тэгсэн байгаа. Зэн Днестровская мөрний одоо өмнө байдаг Молдов гэж нэрлэж байгаа юм байна өөрсдийгөө. А энэ болохоор яг юм үндсэн Молдов нь. За ингээд одоо интернеттэй болцсон виз аваад ороод ирсэн. Одоо бол алцахгүй. За ингээд бүгдээрээ одоо энэ Краснистрия буюу Приднестровье Молдов улстай танилцъя. Тэгэхээр энэ орчин тойрноо харахаар ер нь юу юм те? Яг нөгөө социалист зөвлөлт холбоот улсад байгаа юм шиг тийм бас мэдрэмж төрж байна. Энд Здравствуйте. Здравствуйте. За энд гоё хувцснууд гудамжинд ингээд зарж байна. Тэгээ энэ бол юу вэ? Хуучин хувцснууд байна. Би одоо бол Орос хэлний олимпиадын хотын аварга байсан хүүхэд юм байгаа шүү дээ. Тэгээ даач ингээд одоо нөгөө Орос хэлээ мартцсан. 20 хэдэн жил ашиглаагүй болохоор уг нь ингээд одоо ярилцаад явбал нэлийн юмнууд асуух харлаа юм л да энэ хүмүүсээс. За тэгээд ямар ч байсан юм хуучин хувцснууд спасибо большое. Тэгээ нөхөр яг юм Орос юунууд байна л да юм уу өнөр. Энд чинь бол ингээд шууд Оросоор ингээд мэнчлээд яриад явхад энэ төр бол асуудалгүй юм билээ л да. Харин нөгөө Молдов улсад нь бол тэр хэд маань бол жоохон нөгөө Оросын эсрэг үзэлтэй байгаа хэсэг нь. Тэгэхээр бол бас болохгүй юм байгаамаа. За энд ингээд Европ руу ажилд жуулчдаг юм жуулчлалын компани биш. Итали, Франц, Герман, Англи гэж байгаа үз. За ийшээ ийм ажилд сууцлдаг бирж байгаа юм байна. Тэгээд одоо энэ жишээлбэл хүмүүс чинь тусдаа паспорттай штэ. Тэгээд яаж ингээд нөгөө хүлэн зөвшөөрдөг хүмүүтлээ хил гайлаар гарч ийн гэхлээр дийлэнх нь бараг 3 паспорттай байдаг гэж байгаа. Нэг нь бол яг энэ одоо энэ байгаа энэ улсынхаа нөгөө хүчингү дэлхийд тооцогдох паспорттайгаа нөгөө паспорт нь болохоор яг энэ Молдов улсынхаа бас иргэний паспортыг давхар авсан байдаг гэж байгаа. Нөгөөх нь болохоор Оросын паспорт бас хүмүүс нэлээд байдаг гэж байгаа. Тэгэхээр бол ингээд ийм 3 паспорттай. Тэгээ өөртөө бол энэ дотор байхдаа бол энэ улсын иргэдгээд паспортаараа мөнгөнд тэмдэгт бүх юм нь яг энэ улсынхаараа үйлчлэн. Тэгээ энэ улсаасаа гараад гадагшаа энэ явах болох юм бол Оросын юм уу эсвэл нөгөө үндсэн Молдов улсынхаа паспортыг харуулдаг, ашигладаг. За ийм бас онцлогтой юм байнамаа. За би энэ таарлаж байгаа газтай хамааралтай хараа энэ газ бас нэг зүйлийг тайлбарлая. Яагаад энэ одоо энэ тусгаар салан тусгаарлсан улс нь ингээд хүчтэй байгаад байдаг вэ гэхлээр нэгт биш үү те. Оросын цэргүүд энэ дотор байгаа 1500 цэрэг инхийг сахиулахаар орж иж хамгаалдаг. Хоёрдож одоо энэ газ биш үү энэ Молдов улс чинь шууд нөгөө газнаас 100% хамааралтай гэсэн шүү дээ. Оросоос тэгэнгүүт энэ Краснистрия гэдэг энэ тусгаар улс энэ салан тусгаарлсан улс руу үнгүй шахуу газ нийлүүлдэг. Тэгэнгүүт энэчнээс ингээд тэр газыг ашиглаад эрчим хүч гаргаж авт юм байна. Тэгээ эрчим хүч энэчнээс гаргаж аваад нийт нөгөө албан ёсны Молдов гэдэг улсыгаа тэр чигт нь эрчим хүчээр хангах юм байна л да. Тэгэхээр ингээд энэ салан тусгаарлсан хэсэг нь эрчим хүчээр нэгт нөгөө албан ёсны Молдовгоо барьчиж байгаа байхгүй юу? Хоёр болохоор энэ газ байгалийн хий энийг нь болохоор ийшээгээ түлхүү нийлүүлээд байдаг. Тэгээ нөгөө албан ёсны Молдов нь бол газаа өөр газраас байгалийн химийг авъя гэд. За ингээд бол явж байгаа бас ийм асуудалтай байгаамаа. За тэгээд энэ хотоор нь ингээд явхаар та одоо энэ таарч байгаа тэмдгийн хард байна. Алх хадуур хоёр энэ ч одоо нөгөө зөвлөлт холбоот улсын коммунизмын зөвлөлт холбоот улсын бэлэг тэмдэг штэ тий. Тэгээ одоо хүртэл ийм алх хадууртайгаа за энэ миний хүртэл ингээд л одоо хотынхоо төмөвд урайл оцсонтой ингээд байрлуулсан байж идэх юм байна. За одоо би ингээд энэ салан тусгаарлсан улсын
засгийн газрын ордынхын үүдэнд ирсэн байна. Тэгээд та хэд харуул энэ Ленингийн хөшөөг бол яг ингээд үүдэндээ залсан байт юм байна. Энд ер нь нэг сонио яг кинон дээр гардаг нэг тийм хуучны Советд явж байгаа юм шиг нэг тийм кинон дээр гардаг дүр зургууд айгүй их байгаа дахин. Тэгээд одоо энэ улс маань ингээд тусдаа ерөнхийлөгчтэй. За ерөнхийлөгч нь бол энэ хүн байна. Нэр нь Вадим Красносельский гэдэг ийм ерөнхийлөгчтэй. Тэгээ энэ одоо салан тусгаарсан улс дотроо бол сонгуул явуулна. Тэгээ ерөнхийлөгч засгийн газраа байгуулна. Парламентын 43 гишүүнтэй их хурлын сонгуул бас болдог. Тэгээд өөрсдийнхөө нөгөө нэг салан тусгаарлсан өөрсдийн гаргаж ирсэн паспортаараа бас сонгуул Монголоо өгдөг юм байна. За тэгээд ингээд энэ чи бол ингээд бүх хууль мөл бүх юм ийм тусгаар одоо энэ Молдов дотор бий даасан. За ийм бас онцлогтой юм байна. За энд манай нөгөө зайсангийн дээр байдаг шиг юм танктай хөшөө гэдэг лөө. Тийм танк байна. Тэгээд энэ ямар учиртай газар вэ гэхээр энэ нөгөө одоо хоёр Молдовч нь хамгийн сүүлд 1992 онд байлцсан. Тэгээ энэ чинь бол салан тусгаарлсан багхгүй юу? Салан тусгаарлсан гэж өөрсдөө үзсэн. За яг тэр дайны дурсгалд зориулсан ийм дурсгалын одоо дуртгалын гэдэг лөө. Тийм хүндэтгэлийн газар талбай юм байна л да. Тэгээд энэ чинь ийм гал бас ийм мөнхийн гал ингэж энэ чинь байлгадаг юм байна. Энэ тэгээд одоо яг энэ салан тусгаарлсан улсын дайчдынх нь шарил энэ төр бол бас энд байт юм байна. Тэгээ ерөнхийдөө ингээд одоо манай энэ салан тусгаарлсан Молдов ялан гэдэг хэсэг нь болохоор 450 мянган хүн амтай. Одоо энэ Краснистриягийн буюу энэ газар нутагт нь бол 3 хот байгаа. Яг өөрсдөө ингээд тусгаар гэж үзэж байгаа. Тэгээ нийлээд бол 450 мянган хүн тусгаарлагдсан байгаа. Салан тусгаарлсан байгаа. За тэгээ үүний бол 130 мянган яг одоо миний байгаа энэ Тираспол гэдэг хотод амьдарч байгаамаа. За тэгээд энэ хотын маань хамгийн нүүрс царай болсон энэ ногоон зах гэж байдаг юм байна. За тэгээд энэ зах маань ямар учиртай вэ гэхээр бүх бүтээгдэхүүнээ шинээр нь авчирч зардаг юм байна. Дандаа юм нөгөө хүнсний гоё бүтээгдэхүүнүүд байдаг юм байна л та. За тэгээд энэ зах маань дотроо бас нэлээд том юм байна шүү. Тэр нэг хүлэмжчиг юм дотроо дахиад нэг хэсэг ингээд гадаа нь бас нэг хэсэг. Тэгээ ерөнхийдөө дандаа шинэ ногоонууд гэдэг байгаа. Төмс ингээд ер нь бүгд байх шиг байна тийм ээ. За энүүгээр үрийн сонгон нь шүү дээ. Здравствуйте. Энэ бол гоё мэдлэг ихч байна. Ер нь нэг иймэрхүү юм. Хэрэгцээтэй хот бас юм байсан. Ингээд энэ камер барьж явж хагаад хүмүүстэй мэдлэгүүд ерөнхийдөө нийтлэхээр энэ Молдов бол тийм дургуун билээ. Тийм гоё мэдчихлэхгүй тий. Тэгээ яг ингээд нэг жоохон харьцаад эхэлвэл бол бас ийм гоё хүмүүс байх магадлал их өндөрөлтөө нэг иймэрхүү бүрэг хүмүүс. Здравствуйте. Тэгээ настай хүмүүс нь бол их гоё байна өө. Здравствуйте. За одоо гих мэрчлэн. За энэ захаар чи ингээд яваад здравствуйте. Зүгээр юм сайхан ногоонууд байхаас өөр бол нэг шин сод юм байхааргүй юм шиг харагдчих шүү. За тэгээд ийм загсны хэсэг бас байгаа юм байна. Их гоё цэвэрхэн юм уу? Здравствуйте. Из Днепр River. Нестов. Айгуу гоё загснууд шүү дээ. Днепр. Рипа. Карась, карп. Спасибо большое. За тэгээд сайхан юм загснууд бол маш ихээр байна. Яасан ч ахтар том. Здравствуйте. Энэ гоё ихч нар байна. Яг энэ хэсгийнхэн бол энэ өстэй амар том зогсон шүү хараа. За тэгээд нэг иймэрхүү маш цэвэрхэн цэгцтэй загсны бас юм хэсэгтэй юм байна. Тэгээд эдгэрний нийтийн тээврийг харах юм бол ийм троллейбус явж байгааз одоо энэ хуучин Монголд явдаг байсан хамгийн сүүлд хэдэн онд
манад явж байгаад зогслоо ийм троллейбус явдаг байсан. Энэ дээгүүрээ ийм цахилгаанаар одоо хүүхдүүд бол мэдэхгүй баг. Энэ дээдлээ ингээд энэ тогоор явдаг гэсэн үг гэж. Тэгэл ингээд явж чанхууд нэг талын юу нь салаад унчлаа гээл. Жолооч нь кондуктор нь дээшээгээ гараад тэгэл энийгээ холбоол ингээд явдаг байсан. Тэгээд тэр цаг үе бас санаанд орж дурсан зэрэгтэл юм троллейбуснууд их яваад байна. Микроавтобуснууд бас яваад байгаа юм. Троллейбус, микроавтобус хоёр ерөнхийдөө ингээд нийтийн тээврийн унаа нь болчихж байгаа. Тэгээ яг энэ унаа чинь өөрөө бас нөгөө хот хооронд яваад исэн шүү дээ. За тэгээд би яг камер гаргаагүй явж байхад бол нөгөө Лада Мада Москвич энэ байдаг шүү дээ тий. Тийм машинууд бас нэрсээр явж харагдаад байна. За одоо энд нэг юм хоолны газар байна л та. Тэгснээ дахиад ийм Ленингийн зураг тавьчихсан. Тэгээд энэ өстой яалтчгүй юм нэг зүйлд холбоот тусаараа байгаа юм байна. Советороо. За би тэгээд яг энэ хот тундуур нь ингээ алхаад яваал юм л та. Нэг тийм Монгол шиг одоо энэ сургууль юм байна л да. Тэгэхээр энэ нэг юм нэгдүгээр сургууль шиг тий. За тэгээ ингээд хороол руу яваад орохоор нэг юм төмөр зам мамд ч яваад байгаа юм шиг. Тэгээ ингээд энэ айлууд нь гаднаа хувцсуудаа ингээд балкон дээр энэ тавьчихсан. Яг л нэг тийм дүр зургууд их байна. Дээр нь бол түрүүн бас ингээд явж байхад ингээд гадаанаа гаргаж ирэх хүүхд багт нэг тавьчихдаг байсан шүү дээ тий. Хувцснуудаа хатаах гээд. За яг тийм одоо энэ хүүхдийн тоглоомын талбай энэ нь бол яг л сайхан нөгөө хуучны одоо хүүхд байхад байрны гадаа мата байдаг байсан. Яг л тэр чигээрээ байна. Орчин үеийн баггүй бас тийм гулсуур энэ төр нүртэл ингээ яг нөгөө хуучны төмрөөрөө одоо тэр гулсуур энэ төр. За ер нь нэг ийм юм байна. Яг л тэгэл тийм хуучны хിവэрээ тэр чигтэл байгаа юм байна ер нь. За одоо би ингээд буцах гад автобусаа хүлээгээд байж чинь. Тэгээд би ер нь сая бодлоо. Би ер нь бас энэ нөгөө их тийм ирж байгаа улс орондоо нөгөө эдийн засгийн өгөөжгүй жуулчин юм байна те. Ингээд аяллаа компаниуд мөнгө оруулахгүй те мөнгө зүм төлдөггүй зочид буудлаар буудаггүй дандаа хостел мостелээр хоноглоод явцдаг. За тэгээд хөтөч авна гэж байхгүй өөрөө явцдаг. Одоо яг нэг аюул маюул өндөртэй улс орноос бус газар хөтөч авдаггүй. Тэгээ яг одоо тэгээд ийм үрмжтэй айлгч гэдэг чинь тэгээд ийм хямд төсөр дандаа өөрөө юмаа зохицуулаад явдаг. За тэгээ удахгүй албан ёсны Молдов улстай очиод бичлэгийн үргэлжлүүлье. Тэгэхээр за ингээд ийхүү эдийн засгийн өгөөжгөө жуулчин мөх цэлмэг буцаад хүрээд ирлээ. Тэгээд манайхаа бүгдээрээ сая ингээд өөрсдийнхөө нүдээр анзаарлаа. Ингээд том гүрэн оролцоод тэгээд энэ цөөнхүү амтай улс дотор дахиад нэг юм улс байгуулад тий. Тэгээд тэр улсыг нь хий болон эрчим хүчийг нь одоо хангах замаар ингээд энэ улсад бол маш их юу учруулж штэ тийм ээ. Ингээд нөгөө Европын холбоо руу илсээ, Шенгений орон болын бусад зүйлсд илсээ гэхлээр нь тийм үзэл сурталт авцсан хүмүүс нь ингээд хойшин чангаагаад явуулдаггүй. Уг нь их гоё потенциал байгаад байдаг яг Европ төв дотор тий. За ийм зүйл бол ингээд ялчгүй ганцхан энэ улс биш маш олон улсуудад бол байдаг юм аа. Тэгээд жоохон манаа нэг юм хардаг, уншдаг, тооцдог хэд нь бол энэ влогийг үзэл шууд хараад уншаад ойлгож байгаа. За зарим нэгэнд нь бол одоо манай одоо моёч гэх юм ингээд юм яриад нэмэргүй мэлэлтэй. Тэгээд тэрэн шиг энэ чи юм нөгөө Молдовианууд нь байгаа байхгүй Монголын нөгөө моя гэдэг шиг. За тийм болохоор бол манай Монгол улсын маань хууль хүчний байгууллагууд одоо яагаад Монгол улсын том уул уурхайн төслүүд гацаа зогсоогоод байдгийг яагаад тэр том зах зээл хятад руу нарийн төмөр замаар холбох гэж байхад гацааж зогсоогоод байдаг юм тийм ээ. Яагаад 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирэх гэхээр яагаад эрчим хүчний одоо усан цахилгаан станц центрээ барих гэхлээр гээд гих мэтлэн маш олон асуултуудыг бол хариулт нь маш ойлгомжтой. Тэгээд одоо тэр нэг хулгайж их мэгтэй хүмүүсээс эхлээд хуулийн байгууллага маань бас хяналтандаа байлгадаг баха. Тэр үндэсний хаглан бутгаргах ийм одоо тарих угаалт юм бол энүүгээр бол битүү явж байгаа. Бүгд нөгөө нэг
хэл ойлгодог учраас тийм учраас бол ингээд манад бас тийм юм байдаг гэж бол би бүрэн итгэлтэй байна. За ингээд одоо бүгдээрээ энэ удаагийн влогоо өндөрлөөд дараагийн уулзалтаа уулзцаая.